Хөгжлийн яамнаас энэ 2013 оны экологийн боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор 115 дугаар сургуулийн сурагч багчуудыг бас яхахгүй энэ байгаль орчны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, байгаль орчинтойгоо харьцах энэ мэдлэгийг нэмэгдүүлэх, тэр дундаа ус гэдэг энэ чандман эрднийг хайрлах, энэ талаар сэтгэлийг бий болгох үүднээс бас ус цэнгэг усны нөөцийн газар энэ төв дээр хамтран бас энд хүүхдүүдэд зочлуулаад тэгээд эндээс зөвхөн усны талаар мэдээлэл аваад зогсохгүй Монгол оронд амьдардаг амьтад болоод бусад энэ ургамал энэ бүхэнтэй холбоотой уснаас үүдэж ерөнхийдөө байгаль орчин ямар болдог гэдэг энэ бүх мэдлэгийг авахын боломжтой юм а зөвхөн 115 дугаар сургуулийн хүүхдүүдийг өнөөдөр бид нар авчирлаа цаашдаа бас бүх сургуулийн удирдлагууд бас энэ төв рүү хандаад энэ төвтэй хамтраад бас экологийн боловсрол хүүхдүүд багчуудаа сурагчтай олгох энэ талаар санаачлаг гаргаараа л гэж хүсмээр байгаа юм. Яг тэгэхээр ингээд аргал гэж амьтдыг бид нар яриад байдаг зөвхөн музейд бас нэг юм жихэмл байдгаа л гэж ойлгодог. Гэтэл энд бол зөвхөн музейд байдгаас илүүтэй өөр бас олон юм зүйлүүдийг үзэх боломж байна. Бид өнөөдөр нүдэ нээх цаг болчихжээ. Бид зөвхөн музейгээс ямиг хаалж харах биш, хүүхд багчуудыг музейтэй танилцуулахаас гадна өөр энэ бусад ийм байгаль орчинтой холбоотой энэ бүх газруудаар танилцуулж мэдээллийг нь авахулдаг болох ёстой юм байна гэдгийг хэлмээр байгаа чон энэ шовуу гэдэг Монгол орны мөлх хөгчөд Монгол орны хоёр нутагт ингээд ой шовуу цэцэг навч гэдэг энэ бүх мэдээлэл зөвхөн энэ танхимд байж байна. Ийшээгээ мөн өөр шавжнууд бусад амьтад байж байна. Энэ талд нь гэж чинь цэнгэг усны 200 орчим төрлийн загас байж гэнэ гэл энэ бүх мэдээллийг авах хэрэгтэй юм байна. Тэгэхээр үзэгч та бүхэн бас аваараа гэж хүсмээр байна. Өнөөдрийн нэвтрүүлэг бас энэ хүүхэд багчууд маань маш их олон мэдлэгийг өгж байна гэж хэлж байна. Ингээд хүүхэд багчуудынхаа бас юуг илүү сонирхож байгаа, юуг илүү харахыг хүсэж байгаа энэ яриаг хамтдаа сонсъё. When I was a young man, I bought my daddy's farm. I worked the fields in the usual way, but something just felt wrong. So I got into organic, taking good care of the land. And now I work the farm responsibly, giving nature a helping hand. За бас энд ирээд юм үзэж чинь хэр таалагдж байна? Гоё. Хамгийн сонирхолтой үзмэр нь аль вэ? Хамгийн сонирхолтой энэ нөгөө юм усан дэдэг шавж загас юунууд мэлхий эднэр Байгалийн амьтад үзэж гин ер нь аль нь таалагдж байна? Илүү гоё нь аль нь? Нөгөө хоньны өвөг дээд гэсэн тэр өстой гоё юм байна. Сүрлэг байна аа. Айгу том бус тонноос. Бас аквариумд загас байхыг хэр олон үзэж ийсэн. Энд загас яг голын загаснууд ингээ аквариумд байх ямар санагд? Гоё. Сая орж ирэхдээ энэ чонноос амирсан. Яг жинхэнэ чон гэж харсан. Сүрлэг харагдаж байна. Аха. Амар сүрлэг харагдаж байна. Чон эртнээс монголчуудын дээдэлж ирсэн амьтан учраас энэ нөлөө гоё. Дандаа л энэ усанд ингээд нэг шавжнууд байна. Харин энэ бол 70 осныхаа Хоёр нутагт гэж Монгол орны. Газар дээр ч амьдардаг бас усанд ч амьдардаг. Өмнө нь ийм амьтдыг харж ирсэн үү? хараагүй. Тийм учраас илүү сонирхолтой тийм. Тий. Маш их сонирхолтой байна. Чиний хувьд яаж юм? Аль нь илүү сонирхолтой? 8 алчин илүү сонирхолтой байна. 8 жилийн өмнө хаана харж ирсэн? Би нэх 8 алт харж байгааг. Зурагт киноноос л харж ирсэн. Аха. Яг ингээ харсан чи ямар санагдаж гэр харагд. Яхан тиймэрхүүс. Эвгүй байна. Аха. Өөрөө ямар үзмрүүд ер нь таалагдаж байна? Бас яг ингээд Монгол орныхоо гоё амьтад мөн загасыг үзэхэд ямар санагдаж байна? Гоё санагдаж. We're working for tomorrow in everything we do today. Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв нь байгаль орчны мэдлэгээ нэмэгдүүлэхээр тус газрыг зорж ирсэн хүмүүрт сургалтын 40 хөтөлбөрийг санал болгож байна. Үүний зэрэгцээ 50 баримтат киног үзүүлэх боломжтой. Мөн 3 маршрутаас сонголт хийж байгаль дэлхийн үүсэл хөгжил, нутаг усныхан онцлог, амьдан ургамлын зүй тогтол зэргийг мэдэх боломжийг олгож байна. Дээр үзүүлсэн үзүүрийн танхим бол энэ төвийн нэг хэсэг нэ. Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв манай байгууллага 2012 оны 10 сард Японы засгийн газрын буцалтгүй төслөөр ашиглалтанд ороод энэ цагаас хойш хүүхэд багчууд, оюутан залуучууд олон нийтэд экологийн боловсрол олгох юм соён гэрүүлэх байгууллага байж байгаа. Тэгээд манай байгууллага нь бол одоо байгаль орчин ногоон хөгжлийн яамны харьяа, байгаль орчин ногоон хөгжлийн яамны яамнаас бол 2013 оног байгаль орчны боловсролыг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулаад манай байгууллага иргэн бүр экологч нэртэй
сургалтыг явуулж байгаа. Энэ сургалтаараа бас яг ямар мэдлэгийг олгож байна. За хүүхэд багчуудад бол бид нар экологийн боловсрол гэхээр арай том ингээд сонсогдоод ойлгогдгүй л дээ. Тийм болохоор бид нар хүүхэд багчуудад бол өнөөдрөөс эхлээд та нар усаа гамнаас сурч, өглөө усаа шүдээ угаахтаа стаканд ус хийгээд сурч гэдэг ийм одоо өдөр тутмын амьдралынх нь одоо хөвшилт зөв одоо хөвшил суулгаж ийм талын одоо боловсрол одоо хогоо битгий хай цэцэг тарийч гэдэг юм уу ийм уриалгатай одоо сургалт явуулдаг бол оюутан залуучуудад бол бас арай хондоо тэдний одоо насанд тохирсон сургалтууд явуулж байгаа. Танхимд сууж байгаль экологийн мэдлэгээ нэмэгдүүлэх үү? Аль эсвэл цэвэр агаарт алхаж цэнгэг усны чимээ сонсонгон байгаль орчны мэдлэгээ зузаадах уу гэдэг нь таны сонголт. Учир нь тус төвийнхэн 15 км-ийн өртөөжүүлсэн сургалт аяллыг зохион байгуулдаг юм. Богд хан уулын тогтос, ойн бүтэц, амтны аймгийн тухай мэдлэгээ баяжуулах боломжийг олгож байна. Зун 15 дугаар сургуулийн сурагчтай аваад цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвөөсөн гарч экологийн боловсролын төвд зочиллоо. Энд 4 өртөөгөр аялан хүүхэд багчууд байгаль орчны талаарх мэдлэгтэй шинэ цоргог мэдээллийг авах ёстой юм. Тухайлбал эдгээр хүүхдүүд модны насыг хэрхэн мэдж болох талаар багшаасаа номын их шиг сонсож байна. Диаметртэй мод 2900 настай. Тийм байна уу? Яаж ийм урт нассан байна те? Энэ хичээлээс юг тарьсан модны насыг яаж мэдэх талаар ойлгосон. Тарьсан модыг яаж мэдэх ёстой юм бол? Мэдгүй. Харин багшаас сурах гэж 10 настай мод гэдэг жижигхэн зоосны тойрогтой жижигхэн байна. Үнэхээр л мод ургах гэж ямар их цаг хугацааг туулан ургадаг вэ гэдгийг мэдэх боломжтой. Монгол орнд хамгийн өндөр настай мод бол 850 жилийн настай. Харин дэлхийд 5000 жилийн настай мод байдаг гэсэн эрдэмтдийн судалгаа бий. Мод гэдэг бол амьдралын бүхэл бүтэн тойрог. Үүнийг экологийн боловсролын төвийн багш нар сургадаг. Мод бол байгаль орчны зүй тогтцыг илэрхийлэх нэг хэлбэр. Модны хаана ямар амьтан амьдардаг вэ гэдгийг хүүхдүүд мэдэж сурдаг. За сая хичээлээ сонсов уу? Сонссон. Юу ойлгов? Ургамал юугээ хайрлаа. Модоо галдуулж тавьчихгүй. Тэгээд ус ургамлаа хайрлаа. Усаа бохирдуулахгүй бай. Мод орчмоо байгаль орчноо хайрлаа гэж л ойлголоо. Чиний хувьд юу вэ? Би бол байгаль орчноо хайрлаж тэгээд мод ургамлаа тасдахгүй тэгээд амьттай хайрлаа гэсэн ойлголоо. Чиний хувьд ус муцаа их хэрэглэхгүй тэгээд бас